Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Тайландд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Нэгэн эмэгтэй Паттаягийн улаан дэнлүүний гудамжны жижигхэн мухар игнээ рүү орж ирдэг. Хаягийг дахин нягтлж шалгасны эцэст тэрээр шууд 201 тоот өрөөрөө чиглэллээ. Хаалга хаагдаж хэдхэн хормын дараа аимшигтай чангаар орилох дуу хадна. Гэвч ойр орчимд нь олон тооны бар, клуб байсан болохоор хинч хашгирааг нэг нь тоож анхаарсангүй. Тэр өрөөнд дотор яг юу болсон бэ гэдэг талаар өнөөдөр та бүхэнд ярихаар бэлдсэн байгаа. Хүмүүс Тайландын тухай бодохдоо хамгийн түрүүнд Бангкок хотыг сандаг. Тэндээс машин хүлэглэн 2 цаг орчим давхихад Паттая хотод хүрдэг бөгөөд энэ нь наран шарлагын газраараа алдартай амралтын томоохон бүс юм. Жил бүр тоо томшгүй олон зуулчид ирдэг. Жилийн 365 хоног тасралтгүй хөл хөдөлгөөнтэй байдаг газар. Гэвч өдрөөс ялгаатай нь Паттаягийн шөнийн уур амьсгал бүхэлдээ өөрчлөгддөг. Ялангуяа зуулчдын анхаарлыг татах гэж ил задгаа хувцасласан эмэгтэйчүүд нүдэнд хамгийн түрүүнд тусна. Тайландд биеийн үнэлэлт албан ёсоор хууль бус боловч энд бол маш нээлттэй бөгөөд хүлцэн зөвшөөрөгдсөн байдалтайгаар явагддаг. 2025 оны 4-р сарын 26-ны өглөөний 8 цагт Паттаягийн хөл хөдөлгөөнтэй гудамжнаас баг зэрэг зайдуу байрлах 4 давхар байрны 201 тоот өрөөрөө олон тооны цагдаа нар яаран эрцгээдэг. Учир нь яг энд хүн амны хэрэг гарсан тухай дуудлага ирсэн. Өрөөнд нэвтрэхэд дотор талд нь гайхмар цэвэрхэн тэмцэлсэн шинж тэмдэг эсвэл цусны толб огт байгаагүй. Гэвч угаалгын өрөө рүү орох үед нөхцөл байдал бүр мөсөн өөрчлөгдөн залуухан эмэгтэй угаалгын өрөөний шалан дээр өөрийн цусан дунд нүцгэн ухаангүй хэвтэж байсан. Тэр хэдийнэ амьсгал хураагаад баггүй хугацаа өнгөрсөн байсан. Цогцсны яг хажууд хэргийн зэвсэг болох хайч мөн хувийн эзүүлсийг нь чигсэн солонгын өнгөтэй тод цүнх байсан. Гэвч цогцсны байдал үгээр хэлхийн аргагүй маш аимшигтай, зэрлэг алуурчин хохирогчийн хүзүүг хайчаар зүсэж цээж болон хөвлийг нь цуулж эргэтнүүдийг нь зэрлэгээр ухсан байсан. Гэвч аимшиг үгээр дуусаагүй. Тэр хохирогчийн хиймэл хөхний имплантыг нь гаргаж авахын тулд 2 хөхийг нь зүсэж аваад алчууранд ороож цогцсны яг хажууд ямар нэгэн үзүүр шиг өрч тавьсан байсан. Мөн зүрхийг нь сугалж аваад цогцсны зүүн мөрөн дээр байрлуулсан. Энэ нь бол хохирогчийг чиглэсэн асар их хорсол, гүн үзэн ядалтын илэрхийлэл шиг шууд харагдаж байсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хохирогчийн нэг талын уушиг нь бас байхгүй алга байгаа гэдгийг нь тогтоодог. Хэргийн газраас тэр алга болсон уушгийг бол цагдаа нар олж чадаагүй. Энэхүү хачирхалтай нөхцөл байдалд цагдаа нар хамгийн түрүүнд хэргийг анх мэдээлсэн хүн дээр очиж түүнээс асуудаг. Тэр хүн нь болохоор доод давхарт нь амьдардаг 61 настай хатагтай Па байсан. Түүний мэдүүлснээр шөнийн 2 цагийн орчимд дээрх давхраас хачирхалтай чимээ тасралтгүй сонсогдож эхэлсэн. Маш чангаар юм унж байгаа юм шиг чимээ гарч араас нь нэг эмэгтэй туслаарай болооч гэж хашгирахыг сонссон байгаа. Үүний дараа яруу сан руу алхах хөлийн чимээ хаалгыг хүчтэй өшөглөн нээх мэт чимээ сонсогдож энэ бүхэн бүтэн 1 цаг орчим үргэлжилсэн. Хатагтай Па цагдаа дуудах уу болох уу гэж олон удаа эргэлзэж дотроо тэмцэлдэж байсан. Гэвч эцэст нь тэр зүгээр л хүлээхээр шийдсэн. Яагаад цагдаа дуудаагүй вэ гэхээр тус бүс нутаг нь Паттая хотын төвтэй ойрхон байдаг тул цогтуу хүмүүс шүнжин зодтолдож шуугаан тарих нь маш илбэг тохиолддог газар байсан. Үүнээс гадна 201 тоот өрөөнд богино хугацааны түрээсийн байрбайсан болохоор олон хүн орж гардаг тийм байр байсан байгаа. Саяхан ч гэсэн биеийн үнэлэгчид тус байранд үйлчлүүлэгчтэйгээ зодтолдоход хатагтай Па цагдаад мэдэгдсэн байгаа. Тэр үед болохоор чи өөрийгөө хин гэж бодоо вэ? Өөрийнхөө ажлыг л хий гэх мэтэр тэр хүмүүс бол Па руу хорилж хашгичин түүн рүү бол тохуурч исэн. Тэр туршлагаасаа болоод хатагтай Па энэ удаач гэсэн зүгээр л жаахан хүлээе гэж шийдээд цагтаад мэдэгдээгүй. Үнэхээр ч 1 цагийн дараа чимээ намдаж хатагтай Па сайн нэг 50 унтсан байна. Өглөөний 7 цаг 30 минутанд тэрээр сэрсэн боловч өнгөрсөн шөнийн явдал санаанаас нь ерөөсөө гарахгүйсэн. Ямар нэгэн зүйл буруу болчихсон байх үедээ гэсэн зүүн совин төрж айжсэн болохоор байрныхаа менежер дээр очиод 201 тоотод юу болсныг ядаж нэг удаа хамт очиод шалгаад өгөөч гэж хүссэн байгаа. Ингээд байрны менежерч гэсэндээ Па эмэгтэйгийн уйсны дагуу хамтдаа очиж хаалгыг нь тогссон боловч ерөөсөө хариу байгаагүй. Тэгээ тэр хоёр хаалганд нь чихээ нагаа сонссон ч гэсэн дотор ямар ч чимээ сонсогдохгүйсэн. Эцэст нь байрны менежер бол мастер түлхүүрээрээ хаалгыг нь нээгээд тэгээд энэ аимшигтай хүн амны хэргийг бол тэр хоёр олж анх харсан байгаа. Хатагтай Пагийн мэдүүлгийн дагуу цагдаа нар хашгирах чимээ сонсогдсон шөнийн 2 цагаас эхлээд тус байр болон ойр
өндөр орчмын хяналтын камерын бүх бичлэгийг цуглуулж орж гарсан хүмүүсийг илрүүлэхээр ажиллаж эхэлдэг. Үүний зэрэгцээ хохирогчийн хэн болохыг ч гэсэн бас тогтоохоор ажиллагаагаа эхлүүлдэг. Тэд цогцсноос хурууны хээ авч мэдээллийн санд уншуулахад тохирох хүн нь бол гарч ирсэн. Тэр нь болохоор 25 настай Варанам Пандача гэдэг нэртэй эрэгтэй хүн байсан. Өмнө нь би зогцос бүхний импланттай байсан гэж дурдсан болохоор та бүхэн эмэгтэй хүн гэж бодсон баг. Гэхдээ үнэндээ бол тэр хүүсээ солиулах мэс засалд орсон трансгендер эмэгтэй байсан байгаа. Тэгээ түүний хийдэг байсан ажил нь болохоор биеийн үнэлэх байсан. Тайланд улс хүйс солиулах мэс заслаараа дэлхийд алдартай төдийгүй анагаах ухааны хамгийн өндөр түвшний туршлагатай улс. Тийм учраас тэнд хаасайгүй трансгендер хүмүүс бол маш ихээрээ байдаг. Зөвхөн шөнийн бааранд ч биш ресторан, захуудад ч гэсэн бас ажил хийгээд байж идэг. Нутгийн иргэд тэднийг бол гадуурхаж зэвүүцэх нь баг бөгөөд бэлгийн цөөнхийн талаарх олон нийтийн ойлголт хүлээцтэй байдал бол нэлээд өндөр улсад тооцогддог байна. Трансгендер хүмүүсийн хувьд бол нийгэмд хэвийн амьдарч өндөр албан тушаалтай ажилд орхон ч гэсэн нэлээд байдаг. Гэхдээ тэдний хувьд бол жинхэнэ эмэгтэй хүн болохын тулд асар их хэмжээний мөнгө зарцуулах, мэс засал хийлгэх шаардлагатай болдог тул энгийн хүмүүсээс хавьгүй их мөнгө хэрэгцээтэй байдаг. Үүнээс болоод трансгендер хүмүүс харьцангуй богино хугацаанд их мөнгө олох боломжтой шөнийн цэнгэнээс салбарт ажиллахаас өөр аргагүй төрдөг байгаа. Тэгээ үүний л адилаар энэ хохирогч бүсгүйч гэсэндээ бас шөнийн цэнгэний газарт ажиллаж исэн байгаа. За хохирогч Пандачагийн хувьд болохоор Тайландын хойд хэсгийн ядуу зүдүү хөдөө тосноос гаралтай бага наснаасаа эхлэн эцэг ихтэй туслан тариалангийн ажил эрхлэж гэр орны ажлаа нугалдаг сайхан сэтгэлтэй ачлалтай хүүхэд гэж магтуулдаг ийм хүүхэд байсан байгаа. Сургуульд байхдаа ч сурлага сайтай хэвийн амьдралаар амьдарч байсан. Гэвч шилжилтийн наснаасаа эхлэн өөрийнхөө хүүсийн баримжааллын хувьд бол төөрөгдөлд орж эхэлсэн. Ингээд сургуулаа төгсөж насанд хүрснийхээ дараа тэрээр эцэст нь хүүс солиулах мэс засал хийлгэхээр шийдсэн баг. Гэвч түүнд бол асуудал байсан. Энэ нь бүтэн биеийн гоо сайхны мэс засал болон хүүс солиулахын тулд түүнд хамгийн багадаа $13,000 орчим хэрэгтэй болдог. Сард ердөө $280 цалинтай тариалангийн ажил эрхэлдэг гэр бүлийн хувьд бол энэ бол мэдээж бүтшгүй мөрөөдлөөсөн. Олон зүйл тунгааж ботсны эцэст Пандача ажил хайхаар Тайван руу нүүхээр шийддэг. Тухайн үед Тайванд өгүүлбэрт ажилд орно гэдэг нь Тайландын хөдөө тосгоноос бараг 3 дахин их мөнгө олох боломжтой байсан. Тиймээс тэрээр хятад хэлийг шаргуу сурч 2022 онд Тайванд очиж 2 жилийн турш цуцалгүй хөдөлмөрсний эцэст хуримтлалын зорилгодоо хүрч чадсан байгаа. Маш их хүсэн хүлээсэн 2025 оны 1-р сард Пандача хүүс солиулах мэс засалтаа орсон. Тэр цагаас хойш бол тэрээр үзэсгэлэнтэй эмэгтэй төрхийг олж дахин мэндэлсэн. Үүний дараа тэрээр 2 дахь зорилгоо тодорхойлсон. Тэрээр амьдралдаа хизээж хилийн чандад аялаж үзээгүй эцэг эхийгээ санхүүгээр тутаалж дэмжиж гадаад руу аялуулахыг мөрөөдөж эхэлдэг. Үүний тулд илүү их мөнгө хэрэгтэй байсан болохоор Пандача нэгэн аюултай сонголт хийж биеэ үнэлэх зам руу орж эхэлсэн байгаа. Өөрийнхөө чөлөөтэй ярьдаг хятад хэлээ ашиглан тэрээр голдуу гадаадын үйлчлүүлэгчдэд үйлчилдэг болж эхэлсэн. Тайландд хятадаар сайн ярьдаг биеэ үнэлэгчид цөөн байсан болохоор нэлээд их мөнгө олж эхэлсэн. 3 сарын дотор бараг $6400 орчмыг олсон гэж байгаа. Энэ нь болохоор амжиргааны зардал болон гэр орноо засварлахад хангалттай хүрэлцгүүцсэн. Тайландын дундаж офисын ажилтны цалингаа арай өндөр ийм цалин авч Пандача бол нэлийн аз жаргалтай болж эхэлсэн. Тэгээд хэрэг гарахаас 10 орчим хоногийн өмнө буюу 2025 оны 4-р сарын 13-ны өдөр тэрээр Сонгкран баяраар тосгон руугаа очдог. Тэр үед тэрээр эцэг ихтэй ингэж амласан байгаа. 2 сарын дараа би та хоёрыг хятад руу авч явнаа. Хамтдаа анхны гадаад руу явах аяллаа хийцгээе. 2-7 хоногийн дараа миний төрсөн өдөр болно. Би тэгэхэд гэртээ ирж аяллахаа бүх төлөвлөгөөг гаргана. Иргэжил бүр Европ руу ч хамт явах магадлалтай гэж хэлсэн байгаа. Даанч харамсалтай нь ийм том амлалт өгсөн Пандача өөрийн төрсөн өдөр болох 4 сарын 26-нд аимшигтай аллагын золиос болж цогцсон болсон. За хэрэг рүүгээ одоо буцаад ороход цагдаа нар хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийсний дараа хэрэгтний хэн болохыг бол хялбархан тогтоож чадсан. Тэр хүн нь хятад улсын иргэн 42 настай Тун Янфу гэдэг нэртэй хүн байсан. Тэрээр өмнө нь Тайландд 2 удаа ирж байсан бөгөөд ирэх болгондоо нэг газар байрлаж биеэ үнэлэгч авдаг байсан. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу 4-р сарын 25-ны өглөөний 11 цагт тэрээр 7 хоногийн хугацаатаагаар 201 гэх тэр хэрэг гарсан өрөөг түрээслээд орсон. Цагдаа нар түүний эрүүгийн түүхийг шүүж үзэхэд ямар нэгэн тэмдэглэл бол байгаагүй, сэтгцийн хувьд ч асуудалтай гэсэн тийм тэмдэглэгээ байгаагүй. 4-р сарын 25-ны оройны 21 цаг 20 минутанд Фу байрнаасаа гарч 200 м орчим зайд байрлах
нэгэн дэлгүүр рүү ороод тэндээ 10 минут орчим худалдан авалт хийдэг. Тэрээр солонгын өнгөтэй том цүнх, хайч, 2 ширхэг цаасны хутга, хар хогийн уут, бас хэд хэдэн хуванцар, боолт зэргийг худалдаж авч байгаа нь бол харагддаг. За тэгээ эдгээр нь болохоор хэргийн газраас олдсон зүйлстэй яг таарж байгаа. Та нар үнийг хараад тэр энэ аллагыг бүр анханасаа төлөвлөсөн юм байна гэдэгт бол бүрэн итгэж эхэлсэн. Үүний дараа оройн 22 цагийн орчим тэрээр өрөөндөө эргэн ирсэн бөгөөд Пандача мөн 201 тоот өрөө рүү яг тэр үед бол орсон баа. Үүнээс хойш Пандача тэр өрөөнөөс дахиж хизээж амьд гарч ирээгүй. Цаг хугацаа өнгөрч дараагийн өглөөний 7 цагийн орчимд өрөөнөөсөө ганцаараа гарч ирсэн. Тэрээр цэнхэр цамц өмсөж мөрөндөө цүнх өрөн гартаа хар хогийн ут барьсан байсан. Алхаж байгаа байдлыг нь харуул баг зираарч байгаа юм шиг байсан мөртлөө нөөрний хувирлал нь бол маш тайван харагдаж байсан. Тэрээр шууд арын хаалгаар гарч улмаар тэндээсээ хаашаа явсан нь бол мэдэгдээгүй. Нэг мэдсэн цагдаа нар түүнийг гол сэжигтнээр татаж орон даяар эрен сурвалжлах ажиллагаагаа эхлүүлцгээдэг. Түүний хэн болох нь тодорхой байсан тул эрен сурвалжлах ажиллагаач маш хурдан үргэлжилдэг. Эцэст нь цогцос олдсноос хойш 6 цагийн дараа буюу 14 цагийн орчимд түүнийг Бангкок хотын нис хонгоцны буудлаас цагдаа нар олж илрүүлж чадсан. Тэрээр хэргийн газраас зогцсныхаа дараа шууд хятад руу нисэх тийз худалдаж авсан бөгөөд аюулгүй шалгалтыг ч давж амжсан байсан. Гэвч тэрээр хилийн шалган нэвтрүүлэх хэсэгдээр баригдсан бөгөөд нислэг эхлэхээс 2 цагийн өмнө цагдаа нар түүнийг баривчилж чадсан. Баривчлагдах үедээ түүний нүүр дүүрэн хумсны сорвтой майдсан ул мөртэй байсан. Энэ нь бол хохирогчтой ширүүн тэмцэцнийг тодорхой харуулж исэн. Цагдаагийн хилцэц рүү хүргээгдснийхээ дараа сурвалжлагчид сэжигтнээс та яагаад Пандачаг алсан бэ? Дотор эрхтнүүдийг нь хаана нуусан бэ гэх мэтчлэн асуултаар бөмбөгдөж байсан боловч тэрээр амаа хамхин таг дуугүй явсаар байсан. Байсаалтын өрөөнд орсон даруйдаа тэрээр энэ бүхнийг бүхэлдээ санаандгүй осол байсан гэж зүтгэж тухайн өдрийн болсон явдлыг хэсэг хэсгээр нь цагдаа нарт ярьж эхэлдэг. Ингээд 4 сарын 25-ны өглөөний 11 цагт тэрээр Паттаяд ирж ойролцоох байранд бүтэн 7 хоног байрлахаар бүртгүүлсэн гэдгээ хэлж байгаа. Үүний дараа тэрээр гар утсан дээрх аппликейшнаа нээд нэгэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохоор $130 тохиролцсон. Гэвч тэднийг уулзах үед эмэгтэй гадаад төрөх түнд таалагдаагүй гэж байгаа. Тэм учраас түүнийг шууд буцааж яваасныхаа дараа тэрээр гудамжаар тэнүүчилж өөрийн таашаалт нийцэх хин нэгнийг хайж массажны газруудаар ч гэсэн хэд хэд орсон. Гэвч түүнд тийм ч сайн тохирох хүн олдоогүй гэж байгаа. Эцэст нь массажистийн зөвлснөөр тэрээр далайн эрэг рүү очсон. Яг тэнд тэр Пандачатай таарлцсан байгаа. Түүний хөөхөн нүүр нарийнхан туйхан биеийг хараад фүү энэ яг миний дуртай төрлийн эмэгтэй байна гэж бодсон гэж цагдаа нарт хэлдэг. Тэгээд фүү түүнд би чамд $210 өгье. Өнөө орой 22 цагт миний өрөө болох 201 тоотонд хүрээд ирээрээ гэж санал тавьдаг. Тэгээ $210 гэдэг нь болохоор яг тухайн үедээ дундаж ханшнаас бол арай их мөнгө байсан гэж байгаа. Тэгээ дундаж нь бол $130 орчим байсан. Тэм учраас Пандача бол саналыг нь шууд л хүлээж аваад тэгээ тэр хоёр бол салж авсны дараа фүү өөрийн гаж донтой аргаар Пандачаг ухтан авахар бэлдэж эхэлсэн гэж байгаа. Миний өмнө дурдсаланчлан тэрээр кабелийн боолт, хайч, цаасны хутга, цүнх болон гялгар утуудыг худалдаж авсан. Ингээд оройн 22 цаг 15 минут орчим Пандача ирсэн. Тэрээр хувцас хамгийн түрүүнд тайлаад орон дээр суусан. Фүү угаалгын өрөө рүү орохоор бэлдэж байх хооронд Пандача гинэт түүнтэй бэлгийн харьцаанд орохгүй гэж татгалзаж эхэлсэн гэж байгаа. Тэгээд фүү болохоор энд нь за ойлголоо тэгвэл чи бодлоо өөрчилж байгаа бол би мөнгөө буцаагаад авъя гэдгсэн. Тэгсэн чинь мөнгийг чинь өгөх боломжгүй гэж хэлсэн гэж байгаа. Тэнгүүд нь ядаж надад өгсөн мөнгөнийхөө 50% заагаад өгчихөө гэсэн чи Пандача надад чамд буцааж өгөх мөнгө байхгүй гэж мөнгийг нь буцааж өгөхөөс татгалцсан. Тэгтэн тэр хоёрын дунд бол маргаан дэгдэж орон дээр маргалдаж явах үед Пандача фүүгийн нүрийг маажиж өшөглөн орон дээрээ хөлгөж унгаасан гэж тэрээр мэдүүлж байгаа. Тохиолдоос болоод фүүгийн урд талын шүүд хүртэл хуурсан гэж байгаа. Тэрээр гинэт энд нь маш их уурлаж ухаан алдан миний мөнгийг хулгайлахыг завдаа зогсохгүй намайг дайрч зодож байна гэд маш их уурлан Пандачаг орон дээрээс чирээд өвдгөөрөө хүзүүг нь дарсан айд сандарсан хохирогч амьд үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцсэн боловч эцэст нь хоолойг нь боож амь насыг нь хөнөөсөн гэж хэрэгтэн бол цагдаад мэдүүлж байгаа. Гэвч асуудал бол цогцыг анх олоход түүний байдал үнэхээр аимшигтай байсан штэ. За тэгээ фүү болохоор энэ талаар хэлэхдээ түүнийг амь насаа алдсныг баталгаажуулсныхаа дараа дотроо нууж байсан гац хүслээ биелүүлэхээр шийдсэн гэж байгаа. Ингээд тэргээр гинтл зургатаар үзэж байсан шигээ цогцонд задлан шинжилгээ хийж үзье гэж хүссэн. Тэгээд цогцыг угаалгын өрөө рүү зөөж хайчаа аваад хайчаар хохирогчийн хөвлий болон цээжийг зүсэж нээсэн гэж байгаа. Тэгээд дотор эрхтнүүдийг нь гаргаж зүрхийг нь хүртэл сугалан зүүн мөрөн дээр нь тавьсан гэдгээ бол хүлээсэн. Фүү цогцыг угаалгын өрөөнд орхиж хурдхан шиг цэвэрлэгээ хийчгээд туйлцнаасаа болоод
тэнд шууд унтаад өгсөн. Дараагийн өглөө тэрээр хятад руу буцах нислэгийн тийз захиалаад уг нь бол 7 хоног байхаар төлөвлөсөн байсан. Гэхдээ мэдээж хэрэг хийсэн учраас шууд онгоцны тасалбараа захиалаад хувцас сольж цүнхээ баглаад өрөөнөөс гарсан гэж байгаа. Тэрээр хэрүү гэртээ шууд харчихвал өөрөө гадаадын иргэн тул Тайландын цагдаа нар араас нь амархан мөрдөж чадахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан байгаа. Мөн тэр байрыг 7 хоногоор түрээслээд мөнгөө төлчихсөн байсан учраас 7 хоног бол тэр байранд хинч орж ирэхгүй байхаа гэж тэрээр тооцоолсон. Гэвч өнгөрсөн шөнийн хашгирах чимээг сонссон хөрш нь бол ирж ийн хэрэг маш хурдан илэрч хэрэгтэн ч гэсэн маш хурдан баригдаж чадсан байгаа. Тэгээд хэрэгтний мэдүүлгийг бол сонсоход ер нь бурууг бол пандача буюу хохирогч руу чигчээсэн мөнгийг нь буцааж өгөхөөс татгалцснаас болсон бас өөрөө төрүүлж түүн рүү дайрч шүдийг нь хугалснаас уурандаа энэ зүйлсүүдээ хийсэн гэж хэлж байгаа. Гэвч мэдээж цагдаа нар бол үүнд огт итгээгүй өөр байр суурьтай байсан. Шалтгаан нь бол нэгдүгээр хэргийн зэвсгүүдийг тэр урьдчилж худалдаж авсан. Тэр солонгон хитэ том цүнхийг ч гэсэн цогцос зөөх зорилгоор авсан гэдэг нь тодорхой байсан. Хэргийн газраас анх олдохдоо түүний хувийн эд зүйлсийг агуулж байсан ч үнэндээ цагдаа нар түүний цогцыг эсэгчлэн зөөж хаях зорилгоор урьдчилсан авсан гэж тэр цүнхийг бол үзсэн. Үүнээс гадна тэрээр хохирогчоо маш нарийн сонгосон. Түүний өмнө нь интернетээр уулзсан биеэ үнэлэгч эмэгтэйг шууд буцаагаад явуулчихсан. Хэдийгээр тэр нүүр царайнд хаалагдаагүй гэж зүтгэсэн ч гэсэндээ цагдаа нарын таамаг бол тэр нь бол яг эмэгтэй хүн байсан. Тэгэхээр анханасаа трансгендер хүнийг бай болгож исэн учраас түүнийг буцаасан байх магадлалтай гэж цагдаа нар үзсэн. За тийм мөн пандачаг орой 22 цаг 15 минутанд ирсэн. Тэгээд бэлгийн арьцаанд орохоос татгалцсан. Тэгээ 23 цагаас 24 цагийн хооронд түүний 8 насыг хөнөөсөн гэж хэлж байгаа. Гэвч хурш айлын хүн бол шөнийн 2 цагт хашгирах чимээ сонссон гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол бүтэн 3 цагийн зөрүү гарч байгаа. Пандачагийн задлан шинжилгээгээр бол түүний биенээс ямар нэгэн шингэн болон бэлгийн арьцаанд орсон шинж тэмдэг бол илрээгүй. 3 цагийн хугацаанд тэд бол зүгээр ярилцаад хуусан байх магадлалтай гэж цагдаа нар бас үзсэн. Тэгээ энэ хугацаанд бол түүнийг трансгендер эмэгтэй гэдгийг бол мэдсэн байхаа гэж бас цагдаа нар үзэж байгаа. За тэгээ хэрэгтэн бол хэрэгээ хийснээсээ хойш маш хурдан баригдсан боловч хэрэгтэн бол хятад хүн байсан. Бас хохирогчийн уушиг алга болсон байсан. Тэгээд хүмүүс олвол түүнийг магадгүй эртний 8 хийх зорилготой байсан юм биш үсттэй гэж бас сэрдэжсэн. Гэхдээ мэдээж бол уушгийг суулж авсан цагаас эхлэн бүрэн ариутгсан орчинд тусгай хамгаалтын уусмалт хийж 4-6 цагийн дотор л шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ бол эртний 8 байх боломжгүй гэдэг нь бол илэрсэн. Ялангуяа Тайланд бол нэлийн халуун уур амьсгалтай улс учраас за тий одоогийн байдлаар энэ хэрэг болохоор гараад удаагүй байгаа учраас яг анхан шатны шүүх хурал нь бол үргэлжилсээр л байгаа юм билэ. Одоо ч гэсэн яг аллагын сэтэл зорилгын талаар бол олон янзын зөрүүтэй саналууд гарч ирж байгаа. Гэмт хэрэгтэн өөрөө биеийн үнэлэлтийн мөнгөө буцааж авч чадаагүйгээс болсон гэж санаандгүй гэж зүтгэж байгаа ч гэсэндээ үнэндээ бол энд итгэж байгаа хүмүүс ч юм уу цагдаа нар бол байхгүй байгаа. Тэгээд шүүх хурал магадгүй 1-2 жил үргэлжлэх байх гэж хүмүүс бол үзэж байгаа юм билэ. За тэгээ яг энэ хэрэг бол мэдээж өндөр яш шийтгэл авах байхаа гэж би бодож байна. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээ одоогийн байдлаар шүүхийн яг тэр үйл явц нь явж байгаа. За тэгээд яг шүүх хурал болох үеэр би бас та бүхэнд дахиад нэг дугаар олгоод бэлтгэж хүргэе гэж бодож байна. За ингээд та бүхэн өнөөдрийнхөө дугаарыг сонсон маш их баярлалаа. Өөрт төрж байгаа сэтгэлүүдээ комент хэсэгт бичиж сувг дээрээ лайк, subscribe, share хийхээ битгий мартаарай. За тэгээ бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.